Сайн байцгаана уу зөвчтэй шинэ өглөөний мэндийг та бүхэнд хүргэе. Кофе цай ярилцлагын нэвтрүүлэг эхэлж байна. Тэгэхээр та бүхэнтэй бид бүхэн өнөөдөр улс төрд шинэ манлайлагч төслийг хэрэгжүүлэх хамт олныг урьсан байгаа. Үзэгч та бүхэнд урьсан зочдтой танилцуулъя. G Entertainment-ийн продюсер, улс төрд шинэ манлайлагч төслийн ерөнхий продюсераар ажиллаж байгаа ноён Гамбол төрөлсөрсөн байна. Өглөөний мэнд хүргэе. За сайн байна. Өглөөний мэнд. За тэгэхээр бас дараагийн зочин маань Liberal House бодлогын судалгааны төвийн зохицуулагч, төслийн креатив модератор Чулуун Бэлэг хүрэлцэн ирсэн байна. Танд өглөөний мэнд хүргэе. За чамд бол телевизийн хамт тус мэнд хүргэе. За баярлалаа үзэгчтэй. Гигийн томлог өглөө UBS телевизэд маань кофе цай нэвтрүүлэгтэй, шууд нэвтрүүлэгтэй бас нэгэн зочин амиртаа сонирхолтой яриа өрнүүлэхээр зочдтойгоо энэ өглөөг эхлүүлж байна. Тэгэхээр та бүхэндээ энэ өглөөний мэндийг дахин айлчлан мэдчилээд хүндтэй зочдоо бид кофе юм уу цайгаар дайлдаг боломжтой. Та бүхэн кофе уух уу, цай уух уу? За кофе ууя. Шинэ өглөө кофетэй. За цай ууя да. За манай За би бас кофе ууя. Надаа хар кофе бэлтгэхэд өгөө. Баярлалаа. Тэгээд уугнаг кофе цайгаа бэлдэж явах зур гурлаа яриагаа эхлүүлж байна тийм ээ. Олонний дунд шуум маш их тарсан байна. Улс төрд шинэ манлайлагч гэдэг энэ төслийн талаар нэрнээс эхлүүлээд хүмүүсийн сонирхлыг их татаж байна. Яг энэ төслийн зорилго нь юу, хэн оролцохын, ямар үр дүнтэй энэ талаар эхэлж яриагаа эхлүүлээд хөө. За тэгээ яг ер нь бол одоо UBS телевизмен те олон төслүүдийг хэрэгжүүлж байсан туршлагатай телевизийн салбарт бол одоо маш олон шин уран бүтээл те ялангуяа нийгэм рүү чиглэсэн олон одоо асуудлыг хөндөж тэрийг олон нийтийн болгоодноос телевизийн одоо хамгийн те сүүлийн хэлбэр орчин хэлбэрээс нь реалити шоу гэйг ашигладаг тийм ээ. Тэгээ энэ дээр манай UBS телевизмен одоо ээлжид төсөл эхэлж байгаа гэж ойлгож байгаа. За энд G Entertainment бол урилгаараа оролцуулж байгаа. Бидний зүгээс бол яг одоо өөрсдөө чадах хийх юм аа энэ төсөлд нээж оролцож байгаа. Тэгэхээр төслийн үед бол эхлээд бас нэлээд хугацаа өнгөрчлөө. Энэ хугацаанд бас хүмүүст мэдээж хэрэг реклам сурталчилгаа явуулсан, тий хэвлэлийн багварл хийсэн. Тэгэхээр хүмүүст мэдээлэл хүрсэн байгаа. Тэрний одоо мэдээлэл сурталчилгаа дээр мэдээлэл ажил хийсний эерэг одоо тий сөрөг юм одоо үр дүнгууд нь гарч эхэлж байна л да. За ямар ч болгож байгаа. Энэ зуны цагаар юм уус төрч гэдэг юм уу тий одоо та нар чиг болж байгаа гэл. Тэгээ бид ч монголчууд нэг ярьдаг ш нөгөө наадмын дараа намар. Тэгээ наадмын дараа намар гэдэг чиг болж наадмын дараа бүгдээ ажилдаа орцгоо ял гэсэн санаа ш болно тий. Тэр утгаараа за тэгээ мэдээж төслийн хувьд бол би бол ингэж бодож байгаа яг энэ залуучууд зориулсан. Тий UBS телевиз бол одоо дуулах сонирхолтой залуучуудыг US Best Song гэдэг гоё тий сайхан талбарыг бэлдээд өгч байна. За дуулах сонирхолтой залуучууд одоо жишээлбэл өөрийгөө таниулах гад, сурталчилгаа дуулах гэж бол ямар их цаг хугацаа, орон зай, мөнгө тий зардал гарах вэ? Энэ орон зайг UBS телевизийн хамт олон одоо олон юм дэлгээд өгч байгаа. Энэ өрсөлдөх талбарыг бэлдээд өгч байгаа. Жүжиглэх, дуулах одоо жүжиглэх аюултай залуучуудыг төбий орноо төбий гэдэг төслөж. За нийгэмд мэдээж одоо ногоо ирээдүйг л одоо яг одоо явж байгаа төсөл гэж байна тий. Гэх мэтлэн ингээд тэгэхээр яг бидний харж байгаагаар бол улс төрийн одоо нийгмийн амьдралд тий оролцох сонирхолтой, боловсралтай, чадaltaй, тийм өөдрөг хүчтэй тийм залуучууд бол байна. Тэр залуучууд маань өөрсдөө өрсөлдөх талбар маань одоо жоохон хэцүү одоо хүрээнд байна л да. Одоо нам тий эсвэл одоо тодорхой хэмжээ залуучуудын байгууллагч. За эсвэл одоо аль нэгэн танил улс төр ч юм уу тий ямар нэгэн лоббигаар ингэж танилж одоо биендээ гарах ийм л гарцах шиг байна. Яг өөрийгөө одоо би одоо ийм шүүгээд ингээд нутаг орныхоо төлөө юм уу улс орныхоо төлөө юм эсвэл өөрийгөө илэрхийлээд одоо тийм талбар бол яг харагдахгүй байгаа байхгүй. Тэгээ энийг UBS телевиз бас айгүй онцгой харсан болов гэж бодож байгаа байхгүй. Тэгээ энэ талбар дээр өрсөлдөх одоо залуучуудыг оролцуулах ийм сайхан бүтэн жил үргэлжлэж байгаа шүү дээ энэ чинь тийм бүтэн жил иргэжлийн 6 сар хүртэл үргэлжлэх маш том төсөл эхэлж байгаа телевизэн төсөл. Тэр утгаараа залуучуудын өрсөлдөх сайхан талбар бий болж байгаа юм байна гэж бодож байна. За мэдээж хэрэг залуучууд зориулсан учраас төсөл маань өөрөө тэгээ одоо энийг үүсгэж байгаа ажлын багийн ч гэсэн залуучууд оролцох тий бүрэлдэхүүн ч гэсэн залуучууд тий тэгэхээр энэ бол ердөөсөө бүр ингээд буцалсан ийм оргилсан ийм гоё төсөл болно гэж бодож байгаа. Тэгэхээр та бас сая хэллээ шүү дээ. Улс төрд одоо өөрийнхөө дуу хоолойг хүргэж иргэн хүн өөрийнхөө харьяалагдж байгаа тэр дүүргийн сумын асуудлыг шийдвэрлэх гэж өөрийнхөө үзэл бодлыг бусдад түгээж тэрнийхээ асуудлын гарцыг хайхын тулд нам ямар нэгэн намын харьяалал хэрэг болдгоо энэ нийгэмд гэдэг тийм. Тэгэхээр яг улс төрд шинэ манлайлагч энэ төсөлд ямар нэгэн намын харьяалал байх юм биш үү гэж хүмүүс бас хардаж байж магадгүй юм. Тэгээд улс төрд шинэ манлайлагч энэ төсөлд
бас гарсан хүмүүс маань магадгүй ямар нэгэн намын гишүүн юм уу аль эсвэл улсын их хурлын гишүүн болох уу гэж хүмүүс асууж байлаа. Яг юун талаас нь бол энэ төслийг хэрэгжүүлэхэд мэдээж хэрэг миний зүгээс бол би бол entertainment те одоо сурчлагын мэдээлэл сурчлагын шоу бизнесийн талбар дээр ажилладаг тэр чиглэлийн мэргэжлээ. Төсөл маань EBS телевизэн бол ойлгомжтой те ер нь улс төрийн одоо нэг юм руу хурдж ордгоо шүү дээ. Тэгээ энэ төсөл дээр бүр онцгой бүр ингээд илүү юм нээлттэй орж байгаа. Тэгэхээр энэ дээр яг мэргэжлийн одоо улс төрийн байгууллага, улс төрийн одоо мэргэжилтэй судлаачийн залуучууд те улс төрийн чиглэлээр одоо ажилдаг тэгээ ийм одоо мэргэжлийн одоо багийн зөвлөгөө хэрэгтэй болсон. Тэгээ энэ дээр бол манай либерал хаус гэдэг нь сайн ажигласан залуучууд байгаа. Эдгээр чинь тэгээд өөрөөсөө чиглэлээр гадаад тусгай сургуулийн төгссөн юм байна. Энэ чиглэлээр өөрсдөө бас энэ амьдралд нь оролцсон. Тэгэхээр эдний харж байгаа үнцүүд бол бас их одоо бидний нэг хараагүйсэн тэр юм дээр эйгүүсээ олж харж нээж өгч байгаа байхгүй. Тэр чиглэлээр бол манай одоо өнөөдөр нэвтрүүлэгт Жолон бэлэг манай жишнээр оролцож байгаа. Жолон бэлэг манай ялангуяа өөрөө бол одоо улс төрийн цэвэр менежер хүн те тодорхой хэмжээний одоо дэлхийн хэмжээний сургуульд нь босол мэргэжлээ эзэмшсэн манай зөвлөхөр ажиллаж байгаа ийм залуу. Тэгэд Чукамын энэ талаар улс төрийн чиглэлээр бас нэлээд ярина гэж бод. Та би сая яг энэ асуултыг танаас давхар асууя. Яг энэ төсөл либерал хаус клуб оролцсон шалтгаан бол хоёр том шалтгаан байна л да. Нэгдүгürt нь бол энэ төслийг санаачлсан UBS телевизээс бидэнд хандаад бид бас дотроо хэлцээд оролцох нь зүйтэй маш их дэмжиж ажиллах хэрэгтэй гэж ойлгосон. Яагаад тэгэхээр одоо бол Монголд байгаа хамгийн нэр үндгүй салбар бол шууд хөлөгт улс төр. Яагаад нэр үндгүй вэ гэхээр улс төрд байгаа улс төрийн гол бүтцүүлж байгаа улс төрийн намууд өөрөө хүний нөөцийн, бүтцийн, санхүүжилтийн, бодлогын гэсэн дөрвөн том хомсдолд орчихсон. Улс төрийн намд гол үүрэг юу гэхээр нийгмийн менежментийг хийх зориулагдсан байдаг. Харамсалтай нь өнөөдөр тулгамдж байгаа нийгмийн өвгөн байж байгаа асуудлуудыг улс төрийн намууд эрх баригчид тийм ээ ямар ч хүн өрөөсө шийдэж чадахгүй. Энэ бол аль нэг намын зовлон биш, энэ Монголын зовлон. Тэгэхээр ийм зүйлд оролцохын тулд мэргэжлийн бодлогын судалгаан дээр үндэслэн тийм зүйлүүд хэрэгтэй байна. Хоёрт нь шинэ үеийн дуу хоолойг оруулах хэрэгтэй байна гэдэг тийм үзэл хандлага итгэл үнэмшилтэй байдаг учраас энэ төсөлд орж байгаамаа. Гэхдээ хэсэг ухаантай залуучууд ч юм ороод хэсэг амбицтай залуучууд ороод энэ улс орныг өөрчлөөд бааtruуд болоод ингээд лидер улсын хурлын гишүүн болох гээд байгаа зүйл ерөөсөө биш л дээ. Хэрвээ энэ төслийг ингээд анзаарч байгаа бол шинэ үеийн тухай байнга гарч байгаа. Тэгэхээр шинэ үеийн залуучууд бүгдээрээ хамтдаа орж иж энэ нийгмийн тулгамжийн асуудлуудаа шийдэх ёстой байна. Хэсэг бүлэг ухаантай хүмүүс эсвэл хэсэг бүлэг ухаантай амбицтай залуучууд энэ төсөл огт зориулагдаагүй гэдэг одоо тэр зүгийн шүүмжилж байгаа хүмүүс хэлмээр байгаа юм л да. Яг хүмүүсийн хандлага сошиал нэтворк эдрийг харж байхад бол тийм эсэг дарга бэлэн улсын хурлын гишүүдийг пат гэж бэлдэж өгөөл ард түмний тархийг угаагаад тэр нь гишүүн болгоол нэг тийм акт зохион болгож байгаа юм шиг харагдаад байна. Энэ бол шулууг хэлэхэд өстой тийм байхгүй. Энэ өөр айгу утгагүй. Зүгээр хүмүүс ялангуяа залуучууд энэ нийгмийг ингээд өөрчилж гинсэн энийг ингээ яагаад хийж болдгүй юм бэ гэж ярьдаг тэр яриаг пивний ширээний ард эсвэл найз нөхдүүд нийлээд тийм ээ эсвэл сошиал нэтворк шүүмжилж идэг тэр шүүмжээ одоо бөөндөө нэгдээд ил гарчиж хилээд тэгээ нийгэмдээ зохих нөлөөгөө оролцоогоор үзүүлээд тэрийг яг шийдвэр гаргагчдаа гаргуулах тийм лобби тийм оролцоог л хангаж өгөх гэж энэ юу хийгээд байгаа байхгүй шоу хийж байгаа. Тэгэхгүй бол эсэг үлгээрээ нэг пивний ширээний энэ улс орон сүрлээ эсвэл сошиал нэтворкаараас та нар юу ч хийж чадахгүй хин ч ингэж чадна. Одоо гагцгүй яг нэгдэх цаг болсон. Үүнд бол намуудын тэр намын залуучууд энэ аймгийн нутгийн зөвлөлийн гэдэг ямар ч ялгаа байхгүй. Бүгд л нийлэх ёстой. Статистик харахад Монголын нийт хүн амын 70% нь 18-аас 35 насны залуучууд. Харамсалтай оролцоонд 7% хүрдэггүй. Та нар анзаардаг бол ямар ч төрөөс ахмадуудад зориулсан бодлого үргэлж явагдаж идэг тийм ээ. Гэхдээ ахмадууд цөөхөн байдаг. Яагаад ахмадууд цөөхөн мөртлөө төрөө зориулсан бодлого явж идэхээр тэдний оролцоо өндөр байдаг. Хурал хувайлны хин цугладаг ахмадууд, тэр өтгий сөөхөн хурал болох ахмадууд, сонгуул болоход ахмадууд тийм ээ. Цуглаан болоход ахмадууд тэд нар бол оролцоотой учраас өөрийн санал бодлоо илэрхийлээд тэтгэврээ нэмүүлээд нийгмийн халамжийг аваад бодлого оролцоод залуучууд байхгүй. Тэгэхээр тийм оролцоог шинэ үеэр нэмэхийн тулд л яг энэ шоу хийж байгаамаа. Ийм боломжийг залуучууд олгож өгч байгаа. Тийм учраас бид нар анхны нэгдүгээр шат маань бол бид нар ойролцоогоор бүх сум, бүх аймаг, бүх дүүрэг хорооноос хүмүүсийг оролцуулъя. Нийтдээ нэг 5-7 мянган хүн бол заашгүй оролцоно гэж харж байгаа.
Тэгэхээр энэ шоуны дараа үлдсэн үед зөвхөн залуучууд оролцож болдгийм бай, нэгдэж болдгийм бай. Тэр нэгдсэн бодлогоо нийгэмд гаргаад хүлээн зөвшөөрүүлээд яг шийдвэр гаргуулж чаддсан юм итгэл үнэмшилтэй тийм соёлыг үлдээхийн тулд яг энэ шоу зохион байгуулж байгаа маа. Түүнээс нэг лифтэнд хэсэг залуучууд суулгаад бөөн дарга ангийн дээр нэмж байхын залуу дарга нарын анги үүсгээл тийм бол байхгүй. Хүмүүс тэрэнд нь итгэдэг тийм тохиолдол цаг үеч гэсэн өнгөрсөн л. Тэгэхээр залуучууд бол одоо оролцох хэрэгтэй, нэгдэх хэрэгтэй, юмны ад битгий шүмжлээ суугаатай ойлголцох хэрэгтэй л гэж хэлмээр байгаа. Улс төр жишээ нь манлайлагч гэдэг одоо яг Монголын зүрд зүгээр авч үзэх юм бол эцэг их нэрийг одоо төрлөх нэрийг эцэг их тийм ээ өөрсдөө одоо дуурс хаалдраа өөрсдөө олж авдгаа гэдэг нэг юм утгатай байдаг. Гэхдээ хамгийн гол нь одоо ийм шуугиан дагуулж гарч ирчээд яг энэ залуучуудын дуу хоолой оролцоо улс төр нийгэмд байхгүй байна гэдэг энэ судалгаа стратегийг юу яаж гаргасан юм бэ? Яагаад энэ заавал яг 22-оос 40 насны залуучуудыг сонгож авах болсон юм? Одоо ахмад наснууд оролцоо байж ижил бүтээл одоо бүтээгч санаа бий болж байна гэж хэлж штэ. Тэгэхээр яг залуучууд чиглэсэн хөгжлийн стратеги бодлого байхгүй байна. Тим юм байхгүй байна гэдэг одоо судалгаа хийсэн үү? Либерал хаус бодлого судалгааны хүрээлэн ч юм уу? Эсвэл ингээд яг энэ оролцоонд байхгүй байна гэсэн юм тоо баримтууд байгаа юм уу? Яг 22-оос 40 насны холбоотой асуудал бол цэвэр ярьж амьдралаа сурган гэсэн бодлолд 22 гэдэг бол яг ихтэй сургуулаа төгсөөд амьдрал дээр гарч ирж байгаа тодорхой системтэй боловсрол эзэмшээд нийгэм рүү бэлтгэжээд орж байгаа хүний тухай асуудал. 40 гэдэг бол яг залуу хүний одоо дээд зааг ахна шүү дээ. 40-оос дээш бол амьдралаа авч амьдралаа аваад явцсан байх хэвээр, тогтцсон байх хэвээр, нийгэм байр суурь эзэлсэн байх хэвээр. 40 хүртлээр эзлээг бол тэр бол борил юм тийм ээ. Тэгэхээр энэ хооронд байгаа залуучууд нэг үе гэж харж байна. Энэ хооронд байгаа залуучууд өнөөдөр тулгамдж байгаа асуудлуудыг шийдэх ёстой гэж харж байна. Тодорхой судалгаануудыг хийгээд үзэхэд яг хөр 22-оос 40 насны залуучууд сонголт хамгийн бага оролцдог. 22-оос 40 насны залуучууд хоорондоо хамгийн бага нэгддэг. 22-оос 40 насны залуучууд яг үхээр нэг нэгнээ хамгийн бага хүлээн зөвшөөрдөг. Ийм том давхар үүсч. Тэгсэн мөртлөө Монголын нийгмийн 52% бүрдүүлдэг том давхар байгаа. Тэгэхээр хамгийн том давхарг нь өөрөө оролцоогүй болчоор яг жижиг бос давхаргууд орж ирээд байгаа. За хоёрдугаар энэ бол зөвхөн залуучуудын асуудлыг шийдэх гэж залуучууд зориулсан бодлогыг төрөөр гаргуулах гэж гарч байгаа газар юу биш. Энэ нийгэмд байгаа суур асуудлуудыг одоо байгаа залуучууд шийднэ гэж хэлж байгаа. Энэ шоу реалити шоу явахгаа заа сурталчилгаа яваад ирэхээр хамгийн их эсэргүүцэж байгаа хамгийн их хийж байгаа хэсгүүд жишээлбэл одоо тодорхой байр сууриа эзэлчихсэн, албан тушаалд хүрчихсэн хүмүүс залуучууд нэгднэж юу гэдэг бидний эсрэг явах гэж энэ юу нам ялгаагүй бахан залуучууд гараад ирв бид болгоолон чадаад байна. Гэтэл өндөө бодит нийгэмдэр бол байдлаар байгаа шүү дээ. Тэгэхээр шулуухаар хэлэхэд социализмын үед боловсрол эзэмшчихсэн. Одоо өдөрдөж байгаа одоо тодорхой шийдвэр гаргах түвшинд байгаа хүмүүс бол орчин үеийн тулгамж байгаа асуудлуудыг шийдэх чадвар өндөө байхгүй. Тэднэр тийм туршлага байхгүй, тэднэр социализмд болсон боловсролын асуудал байхгүй. Одоогийн асуудлуудыг одоогийн залуучууд л өөртөө бид дээр авчиж байгаа хамгийн сайн мэднэ. Хамгийн сайн зохицуулж чадна олж байгаа боловсролууд нь ч энд нь нийлнэж харж байгаа. Тэгэхээр эдгээр маань оролцохгүй болвол эдгээр маань өөрөө ингэж асуудлуудыг шийдэхгүй бол яг энэ асуудлууд тулгамдаад байна. Улс төрд мандайлууд дутагдаал. Тийм учраас ийшээгээ бөөнөр орох хэрэгтэй. Орох октоо яг чам тодорхой асуудлыг шийдэх санал байгаа болвол тийм ээ чамд бодол байгаа бол чи битгий пив ухта одоо эсвэл сошиал нэтворкээр битгий бухимдаа те олуулаад дөрүүлээ ч юм уу нэгдээ тийм ээ тэр бодлогоо яг хүмүүс танилцуулъя хүмүүсээс дэмжлэг авъя үр дүнд нь яг хөрөө тэр асуудал шийдэгдэх юм бол бүх хүн ялнаа л гэж харж байгаа. Хийж бүтээж байгаа хүнийг шүүмжлэл даадаг гэж. За яг энэ төсөл 7 дугаар сарын 21-ний өдрөөс яг албан ёсоор зарлагдаад 1-р шатны эхний үеийн шалгаруулалт эхэллээ. Энэ хугацаанд хүмүүсийн оролцоо ямар вэ? Шалгаруулалт биш нөгөө яг 1-р шатын одоо үйл явц болж байгаа. 1-р шатны шалгаруулалт чинь бид нар 8 сарын 21-нд заасан чинь дэрийг 9 сарын хүмүүс хүслээд байгаа байхгүй яа тэгвэл орон нутгад явж байгаа зарим жишээлбэл одоо интернетгүй орчин ч юм уу те ямар нэгэн байдлаар дэд үтсийн асуудлаас болоод юм уус мэдээлэл өрөхгүйгээс болоод жоохон хойшлуулж өгсөн саналуд яваад байгаа. Тийм учраас хугацаа бол 9 сарын 9 болсон байгаа. Оролцоо хамрах хүрээ нь ер нь бол яг одоогийн байдлаар өнөөдрийн байдлаар ямар вэ? Тий. За яг 21-ээс явсан одоо мэдээлэл сурталчилгааны үр дүнд бол тодорхой хэмжээний мэдээлэл хүрсэн. За бид нар Монгол шуудан компанитай бас хамтраад
Монгол улсын одоо нийт 330 сумаас 20 30 орчим сум нь бол 27 гэсэн баха. 30 орчим сум нь интернет ороогүй юм байна. Бусд нь бүгдээр нь орсон интернет. Яг интернетийн нөгөө нэг одоо техникийн хүчин чадлаас хамаарат хурдан сайн муу гэсэн юм бол байгаа юм байна. Гэхдээ бид нэр оролцоог нь хангах үүднээс залуучуудад бол ямар боломж олгож байна гэхээр интернеттэй газар нь интернетээр одоо бидний зааж өгч байгаа хаягаар ороод тэнд мэдээлэл өөрийнхөө юмдээ оруулаад тэгэл оролцож байна. Интернетгүй одоо энэ дэд үтс байхгүй газар болохоор шууд өөрийнхөө харьяаны засаг дарганд хамгаалж газар очиод аль биесний нөгөө бидний хэвлэлцэн захидлууд очсон байгаа. Тэрийг одоо шууд хийж аваад тэрэндээс хэрэгтэй мэдээлэл бүртгэлээ хийгээд нөгөө хэсэгээ бичээд тэгээ ингэ оролцсон шүү дээ. За оролцоон дээр бас нэг тодорхойлох юм байгаа. Монгол орны 330 сум тий 21 аймаг 9 дүүрэг за 154 хороо тий эндээс одоо нийтдээ 450 гаруй нэгжээс энэ олон залуучууд бүгд ингэ уриалаад оролцох үрэлж байгаа. За энэ бол хороо сум болгоноос хүмүүс оролцох хандлага нэлээ. Тийм учраас тэдний оролцох хангахын тулд бид нар маань одоо нэгдүгээр шат гэж одоо бидний ярьж байгаа. Нэгдүгээр шатандаа бол эссе бичиж оролцох залуучууд маань. За эссе нь юу вэ гэхээр өөрийнхөө ердөөсөө л өөрийнхөө сум, хороо, орон нутаг, тэ өөрийнхөө гудамж, байр, тэ сумнда хийж болох таны одоо шин санаа, таны оролцоо, тэ залуучууд оролцоо чухал. Тэр өөрөө нутаг орноо хөгжүүлэхэд тэ өөрийнхөө дүүргийг, өөрийнхөө хороог хөгжүүлэхэд өөрийнх нь санаа нь чухал байгаа байхгүй. Тэгэхээр тэр санаагаа гаргахын тулд одоо эдрийг бид нар энэ залуучуудыг одоо оролцоог хангаж ихэнд тулд энэ залуучууд өөртөө одоо яг өөртөө байгаа болцоо нь юу гэхээр энэ дотор нь толгойд тархинд байгаа оюун бодол, шин санаа, тэгээ өөрийнх нь хүсэл мөрөөдөл. Тэгэхээр тэд нар 500 хүүхд багтаагаад эссе бичих хэрэгтэй. Эсseгээ саяны миний дурдсан одоо электрон болон шуудангаар манай энэ ажлын хэсэг рүү эсseгээ явуулах хэрэгтэй. За ингээ 1-р шат 9 сарын 9 хүртэл явагдаад 9 сарын 9-нд даслуулаад нөгөө эссенүүд нь ирэхээр бид нар энийг Улаанбаатар хотод одоо бүр олонний өмнө нээлттэйгээр шалгаруулад за ингээд шалгарсан сумаасаа шалгарсан хорооноосоо шалгарсан залуучууд маань аймаг дүүрэгтэй төвлөж ярьж байгаа. Энэ 2 дугаар шат болох. Тэгэхээр бид нар одоо 2 дугаар шат, тэгээ цаашаа 3 дугаар шат, 4 дугаар шат ингээ явсаар гад эх жилийн 6 сар хүртэл бол энэ төсөл үргэлжлэнэ. За мэдээж хэрэг бид нар одоо нэрмэн бол их сүртэй том нэр байгаа. Улс төрд шинэ мандал гэж. За тэгэхээр сая Чука бол хэлж байна тий. Одоо энэ улс төрийн амьдралд энэ шинэ үе хэрэгтэй байна. Залуучууд хэрэгтэй байна. Бид нар энд нь одоо оролцох хэрэгтэй байна. Бид нар хийх хэрэгтэй байна. Бидэрт одоо тодорхой хэмжээнд бид нар өөрсдийн асуудлыг шийдэхин тулд өөрсдөө энд оролцдог бол яг гэдэг ийм юу тавиад байгаа. Тэгээ бид нар бол яг харж байгаа нь одоо UBS-ийн зүгээс нь Entertainment-ийн зүгээс ингээ харж байгаа хэрэг мэдээж хэрэг энэ сайн болон залуучуудын өсөлт талыг бид нар бэлдээд өгчээ. Эдгээр мэн оюун ухаанаараа тий одоо зөв орчин үеийн тий ёстой одоо төртэй бас нэг ёс зүйтэй гэж ярьдаг тий ёс зүйтэй ийм сайхан шудраг өсөлтөнд болно л гэж харж байна. Гамбалдахын дээр нэмээд тодтогоор ярихад яг одоо хүмүүсийн хандлага бол ингээд бас нэг улс их хурлын гишүүн бэлдэх тий бас нэг дарга гэдэг. Энэ төсөл чинь өөрөө бүх төвшөнд байгаа байхгүй. Түрүүн гомолдох ирсэн. Эхний 1-р шат юу гэхээр чи сумаа хөгжүүлэхэд бол чамд ямар санал байна? Чамд яг сумчин тулгамж байгаа асуудлыг шийдэх ямар шийдэл байна? Энийг л бичих гэж байгаа. Улсын их хурлын гишүүн, дэлхийг аврах, галактикийн хэмжээний энэ төр бол ерөөсөө байхгүй. 2 дахь шатны юу гэхээр хэрвээ чи наадах чинь зөв санал байгаа бол сумаараа, багаараа, иргэний танхимаараа хилцүүлчих. Эний чинь хүмүүс чи хичнээн чамд гоё санаагаад хүмүүс дэмжихгүй л чи зүгээр л агаарын хэлмээр явахгүй. Чи хүмүүсээр дэмжүүлэх чадварыг чинь харъя. 2 дахь шатанда гэрийн даалгавар нь хилцүүлээд аваад тэр хүмүүс тэрнээ чинь санаа оноо хэлнэ, алдаа дутагдлыг чинь заасан, нэмж бас бодож байгаа санаа хэлнэ. Үр дүнд нь тэр сум тэр чигээрээ, тэр баг тэр чигээрээ чиний асуудлыг хилцээд тэр дундаас чи өөрөөс танихгүйгээр цоош нь шийдлүүд баяжигдаад гараад ирнэ. Тэр чинь битгэр 2 дугаар шатн дээр харъя. 3 дугаар шатн дээр юу гэхээр чи сумынхаа асуудлыг дэмжиж, сумын жамд дэмжинэ гэж байгаа бол тэр чинь шийдэх шийдэл аймагт байна. Тэгвэл аймгийн хэмжээнд яах? Бүх юм үе шаттайгаар ингэж явж байгаа маа. Түүнээс ерөөснөө 7 8 30 юм уу 90 хүнийг аваад ус их хурлын гишүүн болох гэдэг юм бол ерөөсөө биш байгаад байгаа. Тэгэхээр энийг бас залуучууд маань оролцох хүмүүс манаас анхаар тэгвэл сүүгийн асуудлыг байсан ч бол дээрээс нь нэмээд гадаад байгаа залуучуудыг бид нар маш ихээр оос гэж байгаа. Тэд нар чи ягвар тэнд байхдаа жижиг асуудлыг ч хамаагүй, жижиг мэдлэг ч хамаагүй, жижиг хөгжлийн стандартыг ч хамаагүй олж мэдчихэж байгаа.
Тэрийг яаж хөгжүүлэх юм? Тэр битгийл Монголд ирээд тэрэ заавал том их болбоо шүү дээ. Өөрийнхөө эргэн тойронд амьдарч байгаа сөөхийнхөө хүрээнд яг шийдэх ямар асуудал байна? Камер зоож болно, зүлгээ яах юм, дотоод журмаа яах юм, тийм юм уртл санал болгоод хүрээд ирээч. Тэрийг чинь бид нэр яг аваад дэмжиж энэ туршлаад хөр бусад хүмүүс хараад бас ингэж болох юм байна гэд тийм шин соёл, шин шийдлүүдийг л ингэж буцалж идэг тийм бий болох гэдэг юм л да. Надад нэг тодруулга байна. За, надад шийдэл байна гэд хөвсгөлийн мөрөнгөөс эсвэл Орнгоовын Улаанбаатархаас хоньны бэлчээрээс эсвэл ойн хамгаалагч нэг залуу хүрээд ирлээ. Үе шатны шалгаруулалтын явцууд тодорхой боллоо. Одоо ингээд үе шат болгондоо онцлогтой байх юм байна. Харин би заавал улс төрийн мэдлэггүй байх албагүй. Би би зүгээр л шийдэл байгаа учраас бариад хүрээд ирлээ. Тийм, мэдлэгтэй байх албагүй. Тэгэхээр бариад ирсэн тохиолдолд би өөрөө яаж боловсрох? Миний одоо мэдхгүй кейс даалгавруудыг өгөөд идэг. Би тэрэнд өөрийгөө яаж боловсруулах юм, яаж бэлтгэх юм? Адил мэдээж адил хэмжээний мэдлэгтэй хүмүүс оролцохгүй. Мэдээж мэдлэгтэй боловсралтай, суур мэдлэгтэй, дээд боловсралтай хүмүүс ирж ил таараа. Тэгэхээр энэ олон хүрээг хамарч байгаа учраас зөв яг үнэ асуулч юм зөв яг тэгвэл оролцоог өдр хангая гэдэг байгаа шүү дээ. Хөдөө малын бэлчээр дээр байгаа залууч те оны бэлчээр дээр өнөөдрийн байгаль хамгаалагч залуу эсвэл нэг сумын захиргаанд ажиллаж байгаа шинэ залуу те ингээд залуучуудын оролцоог хангая гэж байгаа юм чи эдгээр мань өөрсдийн зүгээс оролцох. За тэгэнгүүт мэдээч хэрэг бид нар бол энд нийлцсэн ба шүү дээ. Шинэ манлайлагч гэдэг манлайлагч гэдэг үг маань өөрөө бас яг жирийн энгийн амьдарч байгаа иргэн бас биш шүү дээ тий. Нийгмийн идэвхтэй тий дайчин өөдрөг үзэлтэй няцдаггүй тий. Тэгээд өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх тэрийг хэрэгжүүлэхийн төлөө хийх тийм хүчтэй амбицтай байх тий. Ийм залуучууд байх болов гэж бодож байгаа. Ер нь оролцоо нь мэдээж хэрэг хэвийн энгийн амьдарч байгаа залуучууд маань бол энд очиргүй ингээл дахиж орж ирэл оролцоо нь юу л бол энд бол яг энэ өмнөх UBS-ийн зүйлийг хараач гэсэн те оролцоод дуулж залуучууд дандаа юм итгэвтэй байд юм билээ шүү дээ ингээл шар нагаал өөрөө ингээл юмаа бэлдээ тайзны ард ингээл те 2 3 4 жил ингээл хасагсан ч гэсэн хамаагүй орж ирээл ингээл үзэлцэл өгдөө те тийм чанар байгаа байхгүй яг энэ энэ өрсөлдөнд. Тэгэхээр энэ чанар чи өөрөө нөгөө манлайлагч нарыг бий болгодог төрүүлдэг тэр нэг үндсэн чанар байна л түн те. Тэгээ тэрэндээ ч үгүй гэнэ юм л. Тийм. Яг энд нэмээд ирэхэд манай энэ төслийн зорилго бол ингээд энэ тэнд бэлтгэгдсэн учиргүй бол сөхрөн хөгжүүлэх чадвартай тийм хүмүүсийг олж илрүүлэх зорилготой биш л те. Хамгийн гол зорилго нь юу гэхээр чамд тодорхой шийдэл бол чамайг дэмжиж гаргаад өгье. Тэр ситуацийн үрдгээр чи өөрөө боловсроод манлайлагч болоод нийгэмд өлөөмжрөгтөөд шинэ соёлыг бий болгоо яваа л гэж. Тийм учраас яг бэлчээрээс чим хоньны бэлчээр дээрээс нь залууд тийм бодол төрөөд хэрвээ манад ороод ирэх юм бол яг нэг хоёр дахь штат даваад ороод ирэх юм бол бид нэр бүх дараагийн 3 4 5 дахь шатны сургалтууд бол мэрэгжлийн сургалтууд байна. Дандаа шинэ мэдлэг болгодог. Орчин үеийн улс төр бол дандаа бодлого, төлөвлөлт, мэдлэг дээр суурилсан байдаг учраас тийм ур чадварыг суулгах хичээлүүд бол давхар явж байгаа. Дээрээс нь энэ процесс яваад ирэхээр үзэгчд маань хараад улс төр хүн ямар байх хэвээр, ямар мэдлгүүдийг эзэмсэн байх хэвээр тийм ямар чадруудад ямар ёс зүй суусан байх хэвээр гэдэг тийм соёнгийн гэрлийн ажлуудыг үзэгч маань давхар аваа явах байхгүй. Тэгвэл гинт нэг пат нөхөр гарч ирээл тийм эх орны хайрлаад ундаг тийм бол байхгүй гэдгийг бас шинэ мэдлэг болох юм явж байгаа маа. Тийм учраас тэр маань өөрөө үнэхээр л гомдолтхон хэлсэн шиг тийм манлайлах сонирхолтой чадвартай байх юм бол өөрөө боловсрол явна. Дээрээс нь 1-2 хүнээс хамаардаг юм байхгүй. Дараагийн 2-оос дээш гişтүүд бүгд багийн ажиллах. Тэгэхээр тэр хүн бол шинээр сурна, чадварч нь тийм ээ үндсэн ойлголтуудаа аваад явна. Дагаад үзэгчд маань бас тийм ээ улс төрийг харах, улс төрчийг үнэлэмжих өөрчлөлт нь илүү мэрэгжлийн талаар болох болов гэж найдаж байгаа. Өөрөө гэсэн үзэл бодолгүй хүн байдгүй те залуу хүн болгон ялангуяа тэр дундаа маш ориглон сэтгэлтэй байдгаа. Тэгээд дотроо ямар нэгэн асуудалд эмзэглэж явдаг. Тэрийг ингэчгийн юмсан, тэгчгийн юмсан гэд таны ярьдгаар нөгөө пивны ширээний ард суугаад найзууд нөхдөөрөө яхаа хоосон стресстэй, хоосон бухимдал үүсгээд байдаг. Тэгэхээр хүн болгонд залуучууд болгонд шин санаа байгаа, шин шийдэл байгаа гэдэгт бол би итгэлтэй байна л та. Тэгэхээр яг энэ шийдэлтэй яг зоримог тэр шийдлийн гарцыг нь олъё гэж залуучууд магадгүй өнөөдөр нийгэмдээ тогтсон байр суурьтай болсон ажил эрхэлдэг эсвэл сурч байгаа залуучууд оюутнууд байж болох юм. Тэгэхээр энэ төсөл маань өөрөө жилийн хугацаанд үргэлжлэнэ гэдэг байгаа. Тэгэхээр яг бүх ажил амьдралаа хойш тавих хэрэгтэй юу? Жил өөрийгөө энэ хүү төсөл өөрийгөө боловсруулахад манлайлагч болохын тулд жил хөдөлмөрлөлийн хажуугаар суралцж байхдаа хажуугаар нь энэ төсөлд оролцоод явж болох. Мэдээж хүмүүний өөрийн зохион байгуулалт шүү дээ. Ер нь нэгдүгürt бол аль алийг намжуулаад гэр бүлээ, амьдралаа, ажиллаа, сурах улс төр өөрийнхөө
одоо хүсмөрөөж байгаа тэр талбартаа өрсөлдөх. Энэ бол хувийн зохион байгуулалт шүү дээ. Нэгдүгээр. Гэхдээ мэдээж хэрэг одоо зохион байгуулагчдын зүгээс эн чинь нөгөө нийгэм рүү хандсан төсөл учраас тэнд оролцогч маань өөрөө нийгэм төлөөлөл болоод ороод ирж байгаа учраас одоо өөрөөс нь одоо шаардах тий нөхцөл аюулгүй өндөр байхгүй. Шаардлага өндөр. Тэгээ та одоо энэ боловсролыг энэ сургалтанд суух хэрэгтэй бол заавал суух хэрэгтэй. Та энэ өсөлтөнд энэ цагт одоо энэ цаг мөчид энэ багт ороод ингэж өсөлдөх хэрэгтэй бол тэндээ заавал өсөлдөх хэрэгтэй. Уучлаарай яана би одоо нэг хөдөө малаа нэг яачаад эзчний цаг боллоо яваад ирэх шиг тийм бол байх. Тэгэхээр хариуцлага гэж юм байгаа байхгүй. Тэгээ манлайлагч юм бол юу юм те? Манлайлж болно. Тэгвэл хариуцлага авах хэрэгтэй тийм үү? Хариуцлага нь юу гэхээр нийгмийн чиглэлийн те одоо нийгмийн зүгээс ирж байгаа шаардлагууд, хүсэлтүүд те хүмүүсийн хүлээлтүүд тэр бүхний хариулт нь хариуцлага байхгүй. За мэдээж хэрэг би бас нэг юм одоо энэ дээр одоо бидний яриад байгаа нь болохоор ингээл нөгөө улс төржин гэж ирдэг шүү дээ тий. Ингээл асуудлыг ингээл тал талаас нь ингээл үнзэрүүлээл тий. Ингээл мэтгэлцэн болоод ингээл цаашаа ингээл хүндрээл тий. Одоо улс орны энэ нэр хөвлийн ингээл шууд болмаал гээл тий. Эсвэл одоо энэ улс орны 76 гэж би бол ингэж ойлгож байгаа. За яг өнөөдрийн одоо нийгмийн одоо энэ тий бүтц нийгмийн институцийг харахад бол хамгийн одоо мэдээж боломжтой зөв олон улсын туршлагаас ингээд дэлхийн жишгээс одоо ингээд гадаадд ийм хараад ингээд хамгийн зөв бүтцийг гаргацсан гэж ойлгож байгаа шүү дээ. Тэрэндээ үнэмшээд одоо нөхөрлийн гишүүд юм уу өөрсдөө төлөвлөгчийг сонгодог тий. Тэгээ энийг бол яг өнөөдөр шууд одоо мэдээж зөв миний байрсан шүү дээ. Шууд ингээд өстө энэ 700 шууд одоо уцаар маргааш инээд гаргаж байгаа юм биш. Ер нь бол миний харж байгаа тийм биз. Зүгээр миний санаа бол тэргүй хүссэн хүсээгүй цаг хугацаа угаасаа одоо энэ байхад нөтөдөж өөрчилж л харна. Тийм үстэй. Энэ хооронд нь харин дараагийн үе маань хэрхэн яаж бэлтгэх юм. Дараагийн залуучууд нь одоо бид нар энэ залуучуудын санаачлал гаргаад ирж байгаа нь одоо ингээд энэ дээр бид нар ийм байх хэрэгтэй гэдэг ийм санаачлал гаргаж байгаа нэг зүгээр санагдаж байгаа байхгүй. Яг тэгвэл дараагийн үе яаж бэлтгэх юм. Одоо манай хурлын 76 чинь за энд өсөлж байгаа ингээд одоо бараг 1000 хүн байдаг гэсэн юм бол тий. Ингээд энэ одоо яг энэ улс төрийн амьдралд ингээд оролцож байгаа. Тэгвэл яг идэвхтэй оролцож байгаа шүү. Тэгэнгүүт энэ чинь дараагийн үе залуучууд нь яаж гарч ирж тий яаж олныг танилцуулж яаж боловсрож яаж одоо улс төрч хүн ямар байх хэвээр ямар этик сэтгэлтэй байх хэвээр тий яаж гарч ирэх юм. Тэгээ тэр замыг л одоо гоё нээгээд өгч байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй гоё талбарыг бэлдээд өгч байгаа тий. Тэгээд түрүүн хэлсэн шүү нөгөө хэрвээ одоо би өөрийгөө боловсруулчлаа гэж үзээд хэрвээ би өөрийгөө одоо улс төрийнхаа амьдрал юм эсвэл өөрийнхөө сумын амьдрал өөрийнхөө аймгийн дүүргийн хорооны одоо юм хийчмээр санагдаад гудамжааны гоё гэрэлтэй болгочмаар санагдаад эсвэл нэг хөгшчүүлэн санал тавиад өгчмээр санагдаад эсвэл нийгмийн амьдралд оролцсон нөгөө залуучуудаа зөвлөлээд нэг гоё уулздаг газартаа болчмоор те үгжил хөдлөл илэрхийллийн клубтэй болчихдаг ч юм уу. Гэхмэчлэнгээр ийм олон асуудлуудыг өөрийнхөө зүгээр шийдэж чаднаа, би энийг хийж чаднаа, энийг өөрчилж чаднаа гэсэн чин хүсэл эрмэлзэлтэй зоригтой байх юм бол энэ талбар нь нээлттэй. Ер нь манлайллын тухай ойлголт өөрчлөгдөж байна л доо. Хуучин бол талбай дээр гараад ойрлогч ч юм уу тийм ээ. Эсвэл бол нам дамжсан тодорхой юм хязгаарлагдсан бол бүтцээр явж байгаа гинт гарч ирдэг ч юм уу. Эсвэл дараа шинэ үеийн одоо орчин үеийн улс төрийн намууд Монголд яаж нэхэрээ өөрийн хүн хамаатан садан цүнх барьдаг юу гэдгийг пракц тийм ээ мөнгөтэй төрхтэй ингээд татдаг бол энэ чигээрээ явах юм бол нөгөө нийгэм байгаа асуудлууд чинь шийдэгдэхгүй байна л да. Тэгэхээр ийм шинэ болсуучин, шинэ цуслбал, шинэ манлайллын соёлыг л энэ юугаар үүсгэх гэдэг. Түүнээс түрүүн хэлсэн чинь цоошин новцыг хөрлөн гişүүдийг гаргаж ирэх гэдэг юм биш. Сумаасаа эхлээд бүх төвшөнд шинэ соёлыг үүсгэх гэж байгаа. Нэг юм үг гэдэг шүү дээ. Муур хар байнуу цагаан мөр аван хулганд барьж явах хэрэгтэй гэдэг шиг орчин үеийн улс төрийн хандлагыг болж юм гэхээр чи ямар үзэл баримталтай, ямар мундаг, ямар одоо муухаас үл хамааран яаж юм гэхээр чи асуудлыг шийддэг л хэвчтэй гэж. Өрдөл тэр. Чи нийтийн тулгамжийн асуудлыг шийдэх чадвартай боддоор шийддэг л хэвчтэй. Түн чи мянган юм яриад нэмэргүй. Гол шалгуур өрдөл юм. Тэгэхээр бид нэр яаж юм гэхээр тийм асуудлыг шийдэх чадвартай хүмүүсийг залуучууд шинэ үеийг яг заавал тэр намаар дамжаад заавал тэр яг хамаатан садан цүнх өрдөг тэр хэсгээд дамжаад биш нийгэмд гаргаж иж хүмүүст шинэ сонголтыг санал болгож байгаа. Сонгох хэсэг нь дэмжих хэсэг нь бол нийгмийн асуудал байхгүй. Бид нар өмнөөс нь шийдэхгүй шүү дээ. Тархийн угаагаар та нар энийг сонгож байгаа юм ерөөсөө байхгүй. Ямар ч байсан улс төрийн гэж явж байгаа юм орчин үеийн хандлага юм байгаа юм бай. Тийм ээ. Шинэ манлал ийм байгаа юм бай. Ер нь ийм байх ёстой мэн гэдэг ойлголтыг нийгэм аваад тэрийг сонгохгүй нь бол дараагийн асуудал. Зөвхөн бид нар яг улс төрийн зах зээл рүү
шин соёлыг л үүсгэж гаргаж байгаа. Тэн дээр яг залуучууд маань өөрсдөө оролцох хэрэгтэй. Битгий ингээд хямраа суугаатай би дарга танихгүй учраас би цүнх барьдгүй учраас тийм ээ намайг тоохгүй ертөнц намайг ойлгохгүй би бол мондог байхгүй юу пивний ширээний битгий суугаатай л гэж байгаа байхгүй юу. Зүгээр л нэгд ойлгож заавал галактикийг авах гал үндэсний аюул байдал яриад хэрэггүй хороо сөөх бүх асуудлын түвшинд шийдлээ өрөөд өдөр бүгдээрээ нэгтгэхээр яг энэ бүгдийг өөрчлөх чадвар байна л гэж. Тийм учраас бүгдийг нь уриалмаар байгаа юм л да. Надад нэг зүйл сонирхолтой байна. Залуучууд шийдэхийн тулд эрэг бодолтой бүтээлч сэтгэлгээтэй байх хэрэгтэй байна. Одоо яг энэ төрлийн зохион байгуулагчдын ярианаас сонсож байхад яг эерэг тал руу хандсан нийгмийнхаа эерэг зүйлийг хараад шийдэх боломжтой байвал тэр гарцыг хайх юм байна. Харин одоо яг залуучуудын дуу хоолой болоод байгаа нөгөө залуучуудын нэгдэл байгууллагууд байгаа. Тэднэрт ер нь бол ямар санал бодолтой байгаа, тэдний санал бодлыг сонссон уу? Бид нар бол мэдээж бас нийгмийн тодорхой хэсгийн залуучуудын нэгдэл болоод дуу хоолой болоод бас өөрсдийнхөө оролцоог зориулсан явж байгаа хүмүүс шүү дээ. Тэдний бас оролцоо чухал болов. Тэднээс уриалах болов. Төслийн ажлын хэсгээс бид нэр юу бичлээ зэн? Төслийн ажлын хэсгээс бид зохион байгуулад залуучуудын байгууллагуудыг бүгдийг хорьсон. За нийтдээ бол яг 20 гаруй байгууллага байт юм билээ. Идэвхтэй нэг 12 3 байгууллага байлээ. За ингээд 12 3 байгууллагын төлөөлөгч нар ирсэн. За энд одоо нийгмийн ажил залуучуудын холбоо байна те. Монгол залуучуудын холбоо те. Арсын залуучуудын холбоо, Зоёдны холбоо. Иргэний зэрэг намын Ер нь 20 гаруй 23 4 байсан те. Тийм байсан. Тэрнээс 10 хэд нь бол ирсэн. За бид нар уулзалтаад ерхэд нь одоо ийм залуучуудын ийм их чинь одоо ийм зорилготой байна. Та нар энэ дээр ямар үзэлтэй байна? Та нарын санаа оноор орвол ямар байна? За энэ дээр мэдээж хэрэг одоо аль нэгэн нам улс төр хүчний одоо дуу хоолой биш. Монгол гэсэнтэй нэгдсэн тэр одоо нэрэн дороо бүгд тэ нэгдэж энэ сайн залуучуудынхаа одоо нөөц болцоог олонний өмнө хил гаргаж тавья тэ. Энэ таавхан ямар болцоод байна гэсэн чи бүгд нэгэн зэрэг дуугаар гараа өргөцсөн. Эбэслэс үнэхээр баярлалаа. Энэ төсөл үнэхээр бидний одоо хүлээж исэн төсөл мөн байна. Энэ бид нар өөрсдийнхөө одоо залуучуудыг оролцуулъя. Өшөө ямар оролцоо бидний тусламж хэрэгтэй байна. Бид нар яаж туслах залуучууд бид чинь бэлэн байна. Оюутнууд хүртэл гэж байгаа байхгүй. Өш бид нар чинь 21 22-т оюутнууд байгаа шүү дээ. Тэ 19-т оюутан байгаа шүү. Бид нар чинь оролцмоор байна шүү дээ. Бид нар яах юм бэ гээл тэ. Тэгж байгаа байхгүй. Тэгэнгүүт за яг оюутнуудын хувьд бол бид нар ойлгомжтой. За насны хязгаар нь бол ийм байх хэрэгтэй байна. Энд чинь тодорхой хэмжээнд бас ийм биш үү гэд бас ойлголцсон. Тэгээ тийм учраас бол энэ залуучуудын байгууллагын оролцоо бол их байна. Бид нар нэвтрүүлгийн туршиж гэсэн залуучуудын байгууллагатай аюул хамтарч ажиллана гэж бодож байгаа. Мэдээж орон нутгийн зохион байгуулалтанд ч гэсэн бидний дэмжлэг бас хэрэгтэй. Яагаад гэвэл тэг залуучуудын байгууллагч өөрсдөө тэг одоо зардал мөнгөө осгоод өөрсдөө зохион байгуулалтанд ороод өөрсдөө янз бүрийн одоо залуучуудын үйл ажиллагааны зохион байгуулаад хөдөө орон нутгийн нийгмийн чиглэлээр оюун ухаан боловсролын чиглэлээр аяйгүй бол ажил зохион байгуулж байгаа. Бүр тасралтгүй зохион байгуулж байгаа. Тэгээ тэр зохион байгуул тэр итвхийг бид нар бас дэмжих ёстой. Тэгээ энэ сайн залуучуудын хүслээр үйлчлэн мөрөдөл тэ энэ дээр мэдрээс ажил. Тэгээ бас энэ дээр нэг талаас нь харахад бол энэ төслийг хэрэгжүүлээд үзэгчд яг юу болж байгаа. Энэ чинь зорилго телевизийн төсөл шүү дээ. Тэгээ үзэгчд юу үзэх юм? За хэдэн нөхдүүдийг ингээд ах юм те. Бага улс төр болох юм чи яах юм те. Тэгэхээр үзэгчд бидний хамгийн нэгдүгээр зорилгод үзэгчд шүү дээ. Тэ үзэгчдээ бид нар за одоо яг зохион байгуулалтаас бид нар ярьж байгаа те. Улс төрийн босрлуулга яа улс төр ч юм байх хэрэгтэй. Ингээд. За ингээд дан улс төр ярих юм бас хэцүү. Тэгэхээр энийгээ бас жоохон одоо entertainment чиглэлтэй нь холбож бас те сонирхолтой болгох чиглэлээр нас ажиллана. Үзэгчдэд хизээний эхэлж байгаа юм. Ер нь бол одоо төлөвлөж байгаа бид нар 10 сарын 10-наас гэж төлөвлөж байгаа. Тэгтээ яг мэдээж зэрэг одоо цаг хугацаа энэ ажлын явцын дунд чинь бас ингээд юм өөрчлөгдөж шүү дээ. Улс орны нөхцөлийн байдал. Мэдээж зэрэг бидний бас одоо хэрэгжүүлэх төсөл маань яг одоо цаг дээр нийгмийн болон улс төрийн амьдралын одоо цаг үеийн тэр нөхцөл байдлыг шууд асуудлын газар дээр тавиад нөгөө оролцогчид маань тэр асуудлыг авч ирэлцээд өөрсдөө тэрэн дээр үнэлдэг өөрсдөө тэндээ харуулад өрсөлдөөд ингээд яг тэр цаг үедээ цуг амьдрал явдаг. Одоо энэ 1-р шат 2-р шат маань бол 8-9 сард ингээд үргэлжлэн явчихна. За энэ цаг үед нь бол залуучууд маань эсэгээ бичин хүн болгон дор бүрнэ тэ одоо энэ Монгол орны хэмжээнд ч тэ бүх Монгол улсын хэмжээнд 330 сум тэ энэ олон дүүрэг хороод аймагуд дээр бүгдээр нь тэр залуучууд маань өөрсдөө юм хөгжүүлэх. Эсээ 500 хүүхдээ эсээ бичихэд за би бол гэж бодож байгаа нэг өдөр нэг сайн бодно тэ хоёр өдөр нэг сайн бодно. Тэгээ яг би суугаа бичихэд бол нэг хоёр цол бичиж штэ. Сайхан гоо ингээд гараараа бичсэн ч болно бид нар бичсэн ч болно тэ. Тэгээ тэр санаа чинь магадгүй ирээдүйд Монгол орны хөгжилд аягүй том үнэтэй хувь нэмэрч орж магадгүй байхгүй. Тэр боломжийг бид нээж гаргаж ирж
харуулъя л гэдэг байна тий. За баярлалаа. Тэгэхээр улс төр гэхэд өөрөө нийгэм эдийн засаг гэд маш том салбарыг хамарсан ийм салбараа тийм. Тэгээд улс төр, манлайлагч, шинэ үе, залуус гэд ярих сэдвүүд маань их өөрөө том. Даанч нэвтрүүлгийн маань цаг өндөрлөж байна. Тэгээд нэвтрүүлэгт маань хүндэтгэж ирээд бид бүхэнд энэ сайхан мэдээлэлээ хуваалцсан хоёр зочиндоо талархал илэрхийлье. Тэгэхээр өнөөдөр өглөөний кофе цай ярилцлагын нэвтрүүлэгт G Entertainment-ийн продюсер, улс төр шинэ манлайлагч төслийн ерөнхий продюсер Гамболд, мөн Liberal House бодлогын судалгааны хүрээлэнгийн зохицуулагч, төслийн креатив модератор Чулуун Бэлэг нар хүрэлцэн ирсэн. Тэгээд та хоёртаа баярлалаа. Ахрах хугацаанд жоох юм байна л. Юу гэхээр энд оролцсон залуучууд мэдээж хэрэг одоо шагнал бас чухал байхгүй бид нар урамшуулах хэрэгтэй шагнал их чухал байна. Мэдээж хэрэг энэ шагнал нь юу гэхээр оролцсон одоо нийт залуучууд бид нар батламж болгоно. За хоёрдугаар шатанд нь гараад ирэх юм бол бид нар тодорхой хэмжээнд ийм одоо юу болголоо энэ оролцлоо гэсэн гэрчлэгээ болгоно. За 3 дугаар шатанд одоо бид 90 оролцогч шалгаруулъя гэж. Энэ 90 оролцогчоо одоо удирдлагын актемд иргэд одоо тусгай сургалтын хөтөлбөртэй тийм мэргэжүүлэх хөтөлбөрт оролцоодыг гэж байгаа юм тий. За мөн дээрэс нь манай одоо төслийн дэмжигч хамтран зохиомжлуулж EBI хүрээлэн гэж байгаа. EBI хүрээлэнгийн шугамар одоо 90-ээс шалгарсан 30 оролцогч байна. 30 оролцогч байна Америк нэгдсэн улсад. Бүтэн сарын хугацаатай Вашингтон хотод мэргэжүүлэх бас сургалтанд хамрагдана. Мөн дээрэс нь дараагийн баг бас шалгаж байгаа. Энэ чинь ингээд өрсөлдөд хасагдал явуулах нь шүү дээ. Баг маань болохоор нэгдсэн үндэсний байгууллагын одоо ерөнхий ассамблейд тэнд зочилж оролцсон. Нэгдсэн үндэсний байгууллагын директор жижигхэн одоо тийм юу гэдэг юм бэ? Сургалтын курсүүд юм байна. Тэнд бид бас оролцсон. Бүр ялагч маань болохоор одоо бид нар бодож байгаа Харвардын их сургуулийн одоо хөтөлбөрт богино болон одоо урт хугацааны хөтөлбөрт сургалтанд бол хамрагдана. Тэрний одоо төлбөрийг бол бид нар шийдэж өгнө гэсэн ийм том боломжууд байгаа шүү залуучууд маань. Тэгээ энэ сайхан одоо сургалт одоо энэ сайхан юм төр өөрийгөө нэгдүгээр илэрхийлж гэнэ телевизээр тий. Тэгээд сайхан урамшуул шагналд одоо ийм гой боломж өөрийгөө боловсруулах дандаа оюуны тий. Ийм сайхан шагнал урамшуул авах нь. Тэгээ ингээ боловсрсон хүмүүс маань одоо Монгол улсын төлөө юм хийж Монголын мандалагч болно шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр үзэгчтэйгээ урьж гин энэ сайхан оролцоорой. Залуучуудын одоо сайхан үзэл бодлоо илэрхийлэх сайхан энэ дэр байх болно тий. Үзэгчд маань эндээс мэдээж хэрэг одоо үнэхээр сайхан сонирхолтой үйл явцуудыг, сонирхолтой залуучуудыг хүчтэй одоо мандаалах залуучуудыг болж харна гэж бодож байна. За ямар ч гэсэн UBS телевизээс хэрэгжүүлж байгаа олон сайхан төслүүдийн маань түүчээ болж улс төрд шинэ манлайлагч төсөл маань бас амжилттай хэрэгжих байхаа мөн энэ залуусын оролцоо бүтээл санааг илэрхийлсэн давалгаанд нэгдээд оюуны их шагналын эзэн болохыг бас залуучуудтай уриалж байгаа маа ингээд нэвтрүүлэгт оролцсон зочдоо би телевизэн сэтгүүлийг улаан сарны хамт бэлгэлдэг уламжлалтай та бүхний ажилд өндрөөс өндөр амжилт хүсье. За баяртай эргээд уулзъя. За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ телевизэн кофе цай нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар энд хүрээд өндөрлөж байна. Баярлалаа үзэгчдээ.